Сайн байцгаана уу? 2025-аас 2026 оны хаврын үйлчлэгийн Sumitomo корпорац цэцлэг авах оюутнууд байна. Бидний талархлын видеог хийж амна уу? За сайн байцгаана уу? Өөрсдөө танилцуулаарай. За бүгдний өдрийн мэнд хүргэе. Наваа Лавгийн юм гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийн Эхлэн бод хүртэл суралцдаг 2 дахь түвшний оюутан байна. За өдрийн мэнд хүргэе. За намайг Анар Эрдэнэ гэдэг бизнесийн сургуулийн санхүү хөтөлбөрийн 2 дугаар түвшний суралцж байгаа. За тэтгэлэг тэнцээд ямар сэтгэл төрсөн бэ? Би бол шахаг өөрийгөө тэнцэхгүй гэж бодож байгаа нэг үүдэнд ярилцах код хүлээгээ зогсчихсан чинь яг надаас амар өндөр хүчтэй амар мундаг хүн үүднээс суужсэн. Тэгээд нэг хөтөлбөрийн тэрнийдээ тэгээд өөрийгөө тэнцэхгүй байх таа гэж бодоод анх ярилцах гэжсэн. Тэгээд ярилцах гэж гарч ирчээд ер нь тэнцэн гэдэг юу мэдээ сонс ер нь бол амар балмагдчихсан. Тэгээд тэрнийхээ яриар нэгэд надад ихтгэл хүлээлгэсэнд нь ер нь бол амар баярлжсэн. За миний хувьд бол мөн ялгаагүй бас өөрийгөө тэнцэн гэсэн тийм итгэлгүй байсан. Гэхдээ тэнцсэн мэдээгээ аваад бол маш их баярлсан. За энэжлийн үед болохоор нөгөө яг ахиж тэтгэлэг авсан аваад юу гэж бодсон бэ гэхээр дахиад тэтгэлэгтэй тэнцээд би ахаад тэтгэлэгтэй тэнцчлээ те одоо улам илүү ингээ хичээж суралцах хэрэгтэй байна гэдэг тийм одоо зүйлийг мэдэр. Сайн байна уу? Sumitomo корпорацийн тэтгэлгийг төрөх хичээлтэй авах болон сурах болон эрдэнэтэй болох байна. Тоо төгсөх курсын симфонер юм байна. Тэгээ эхний жил авч байгаа нэртэй юу гэж зөвлөмөр байна вэ? Sumitomo корпорацийн тэтгэлэг нь 1, 2, 3 дугаар курсыг авах юм бол үргэлжлүүлэн авдаг онцлогтой байх. Тийм учраас өрсөндөө алдж байгаа алтан боломжоо сургалтанд суух, сургалтын төлбөртөө зарцуулах гэх мэтээр өөрийгөө бүрэн дүрээр хөгжүүлэх зүйлсэнд зарцуулаарай та бүхэн. Энэхүү алдсан боломжоо битгий алдаарай, үргэлжлүүлэн хичээгээрэй. Та бүхний өмнө маш том боломж үд хаалгаа нэгсэн байна шүү. Бүх хүүхдүүдэд амжилт хүсье. За сайн байцгаана уу? Өөрсдөө танилцуулаарай. Сайн байцгаана уу? Намайг Эмцэг гэдэг. Би Sumitomo корпорацийн тэтгэлгийг 2 дахь жилдээ авч байгаа. Ажлуулсаар сурдаг. Самсгоо бололтой гэдэг. Би Монгол Улсын сургуулийн химийн техник 3 дахь түвшний оюутан, химч мэргэжлэр мэргэжж байгаа. Одоо 3 дахь жилдээ Sumitomo корпорацийн тэтгэлгийг хүртэж байна. За Sumitomo корпорац тэнцэж явах үед ярилцлагын шалтгаан чухал байдаг. Тэгээд ярилцлагын үед ямар сэтгэл төржсэн бэ? Би болохоор 2 хүүхдийн дараа орохоос ярилцлагандаа тэгээд гадаа хөлөөрөө сууж байхдаа айгүй сандарч исэн хөл гарч ичрээд тэгээд айгүй олон хүн тойроод надаас хэцүү асуулт асуугаад тэгнэх гэж утсан. Тэгээд ярилцлага руу орсон чинь 2 хүн сууж исэн. Тэгээд намайг ихний үедээ болохоор айгүй сандарч байгааг мэдээд надаас ингээ миний сандаалыг адилгах асуултууд бол асууж исэн. Тэгээд би ёстой бол сандрахаа болцсон. Тэгээд тэр ярилцлагаас гарч ирээд дотор бол айгүй гоё онгоогоод гоё ялсан. Тэгээд тэр өдөр би шалгалттай байсан. Шалгалтандаа анцаасан. За Жимдэргийн манай өөрсдөө танилцуулаарай. Сайн байна уу? Намайг Додмаа гэдэг. Монгол Улсын их сургуулийн 3 дугаар курсын оюутан. Sumitomo корпорацийн тэтгэлгийг 3 дахь жилдээ авч байгаа. За намайг Болхоо гэдэг. Мойс 2 дахь түвшний оюутан хэвлэлийн математик хөтөлбөрөөр сурдаг. Тэгээ энэ жил 2 дахь удаа авч байгаа. За тэгэхээр манай хоёулаа 2-оос дээш удаа авсан байгаа юм байна. Энэ тэтгэлгийг аваад авснаар ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ? За миний хувьд болохоор тэтгэлэг аваад маш олон эерэг өөрчлөлтүүд гарсан. Эхний жил тэтгэлэг авахаас өмнө ямар байсан бэ гэхээр зэрэг би нөгөө математикийн чиглэлээр сурч байгаа болохоор хичээлийн хажуугаар гэрийн багш хийдэг байсан. Тэнгүүд нөгөө нэг математикийн нэг онцлогын юу гэхлээр маш их төвлөрөл шаарддаг. Тэтгэлэг авахаас өмнө би нөгөө ажил хийгээд мөнгө олж байгаа учраас хичээл рүүгээ нэг явна, ажил руу явна, гэрэл рүү явна гэдэг айгүй тогтож суухад хүндрэлтэй байсан. Тэтгэлэг авсны дараа яаж байгаа гэхээр зэрэг сургалтын төлөвлөлтөөс наад зовох шаардлагагүй болсон. Тэгээд ажил хийхээ болоод тэрний хооронд илүү өөрийгөө хөгжүүлэх агсан түвшний математик хөтөлбөрт явсан. Тэгээ Монголын математикийн нийгэмлэгийн агсан түвшний бодлогын уралдаануудад оролцсон. Тэгээд өөр судалгааны семинаруудад суусан. Тэгээд судалгааны ажилд оролцсон гэх мэт өөрийгөө маш олон талаар хөгжүүлж чадсан. Тэгээд энэ тэтгэлгийн мэдээж хамгийн том олж байгаа боломж нь мэдээж цаг хугацаа. Тэгээд мөнгө олоход зарцуулах цаг хугацаагаа илүү тэрэн санаа зовлогоор ирээдүйн одоо тэр өөрийнхөө хөгжилд төв нэмэр оруулж байгаа хамгийн чухал тийм боломж эерэг одоо өөрчлөлтөд гаргаж өгсөн юм байна. Сайн байна уу? Намайг Инх Наран гэдэг. Би бизнесийн сургуулийн санхүү менежмент хөтөлбөрийг 2020-аас 2024 онд суралцж төгссөн. Одоо Люксембургийн их сургууль accounting
and Audit чиглэлээр магистрт суралцж байгаа. Sumitomo Corporation нэрмжит дэлхийн ачаар би хичээлийнхаа хажуугаар санхүүгийн асуудал санаа зовлгүйгээр зөвхөн хичээлдээ төвлөрч суралцах боломж өгсөн. Тэгээд 3.9 голчтой амжилттай суралцж төгссөн байгаа. Энэ завшааныг ашиглаад Sumitomo Corporation хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Hello, I was awarded Sumitomo Corporation scholarship for 4 years, and most of the scholarship went to my tuition and made my graduation possible. And currently I am working in the mining industry in Mongolia and trying to make most out of my knowledge I got at university. And I want to say thank you so much Sumitomo Corporation for making it possible. Sumitomo Corporation хамт олон болон Монгол Улсын их сургуулийн хамт олонд